давтамжийн үүснэгтэр өгсөн үед арифметик дунджийг болохтой x тэнцүү сумма x-ийг үрждэг нь давтамж хуваах нь суммаг нэг давтамж гэж болдог. За тэгвэл сумма x-ийг үрждэг нь эпиг болох юм бол харгалзах утгын давтамжуудаар нүржүүлээд хооронд нь нэмдэг 3-ыг үрждэг нь 2 нэмэх нь 4-ыг үрждэг нь x нэмэх нь 5-ыг үрждэг нь 5 нэмэх нь 6-ыг үрждэг нь 5 хуваах нь нийт давтамжууд байх ёстой. Тэгвэл давтамжуудын хооронд нь нэмчнэ гэсэн үг. За энэ нь тэнцүү 372 болно гэсэн. За энийг дээдлийнх нь үржүүлээ нэмчих юм бол 73 дээр нэмэх нь 4x хуваах нь 20 дээр нэмэх нь x тэнцүү. За 372-ыг энгийн батархай хэлбэрт бичих юм бол 25-ны 93 болно гэсэн. За одоо энэ дээрээс x-ийг олохын тулд хичээл хувааригчээ. Тэгээ хуваарийн өргөч 73-аас хэсэг нь 4x тэнцүү 93-ыг үрждэг нь 20 дээр нэмэх нь x болно гэсэн. За энэ дээрээс үржүүлээд x-ийг олчих юм бол x тэнцүү 5 буюу бидний хариулт E хариулт байна.